Юу яцгаан залуусаа. Манай DC Talks нэвтрүүлгийн 1-р удирлын сүүлчийн дугаар буюу 10 дахь дугаар эхлэхэд бэлэн болж байна. За, сонь сайхан юу вэ нэдрээ? Чи бит хоёр байсангүй түрүүгийн 7 хоног ойр дорцсон. Тэгээ ойр дорцсонгүй байсан ч гэсэн DC-гийн мэдээллүүд бол явуулчихлээсэн тасарсангүй. 7 хоногт бол нэлээд том мэдээллүүд араагаас авчлээсэн, зарлагдсан. Аль бисних болсон тийм 7 хоног байлаа. За, мэдээлэл юугаар эхлүүлэх вэ? Мэдээж хамгийн том сэдв гэдэг утгаар нь шууд Batman-ы талаар хэлсэн дээр гэж бодож байна. За, Batman-ы хувьд Nicholas Hoult Pattinson хоёрын хин вэ гэдэг нэг тийм шуум яваадсэн тийм ээ. Тэгж байгаа сая Warner Bros яг албан ёсоор за Роберт Pattinson болвол Batman гэд баталчлаа. За тэгээд ер нь бол эн чинь бас урт хугацаанд Роберт Pattinson-ыг бол авцсан ер нь бол бүр анилчихсан баг хоорондоо төхөр хийцэн байсан юм байна гэдэг мэдээлэл яваад эхэллээ. Бүр нэлээд олон сарын өмнө бол төхөрсөн байсан юм байна. Ерөнхийдөө янз бүрийн сорсуудаас уншиж байхад бол ерөнхийдөө Роберт Pattinson-ыг болохоор яг найруулагч Matt Reeves бол угаасаа аавна гэж шийдсэн байсан. Харин Warner Bros-ын зүгээс болохоор жоохор рисктэй тийм яг яаж магадгүй тийм шийдвэр гаргахад бас бэлэн бос байсан болохоор Nicholas Hoult-ыг бас санал болгож үзсэн. Тэгвэл Nicholas Hoult ч гэсэн Matt Reeves таалагдсан болоод хоёуланг тэгээд яг Hoult өмсгөлтэй тест хийлгэж үзсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ямар ч лээсээ эцсийн шатанд ямар ч лээсээ Роберт Pattinson яг альфаст Batman болж чадсан байна. За мэдээж сайхан сонголт. Тий. За тэгээд угаасаа яг найруулагч нь өөрөө яг нэг хүсэж ийн тэрүүгээр нь ус явуулах зүгээр бах те арай их чөлөөтэй тэгээд би энэ хүнээс л юмыг харж чадна гэсэн байдалтай те. Тэр нь Warner Bros Matt Reeves найруулагчд бол бүр айгүй итгэж байгаа гэж бодож байгаа. Одоо Batman киног аваад баг 3 дахь жил рүүгээ орж штэ. Тэгэхэд одоо хүртэл киноны зохиолдол дуусгаж амжаагүй л юм чи. Тэгэхээр энэ дууссан байх гэж бодож. Тийм дуусгаж амжаагүй гэдэг нь яг хөө тэгээд нөхөр завгүйдээч биш зүгээр агуу тийм хуцтай үзэж гинэ гэдэг утгаар л байгаа бах те. Тэгээд Batman-ы өөр деталууд руу орох юм бол ерөнхийдөө 2021 онд бол нээлттэй их нөлөөлжтэй бас 6 сарын 25 гэж тохирсон байна. Тэгэхээр 20 оны 2 жил. Тэгэхээр эхний үйлрэлт зураг авалт Лондон хотноо болно гэсэн юм. Тэгээ мэдээж 2-3 яг үндсэн эсрэг талын дүр бол яригадаад байгаа. Penguin гэж явж байгаа, Riddler гэж явж байгаа, Catwoman гэж явж байгаа. Тэгээ эхнээсээ бас тэд нар тоглох жүжигчдийн нэрс ч гэсэн бас одоо яг Роберт Pattinson шиг шоу маягаар гарч эхлээд байна. Хамгийн яригадаад байгаа нь жишээлбэл Catwoman дээр Vanessa Hudgens гэдэг 2 жилийн өмнө DC-ийн Powerless гэж цуврал дээр гол дүр бүтээсэн юм гэдэг. Тэгээ бас High School Musical энэ төр тоглож байсан. Powerless гэдэг чинь нэг CW-гийн юу мөн үү? Wayne Tech Enterprise-д ажилладаг хэдэн нөхдүүд хүмүүсийг өөрсдийгөө хамгаалах нэг тийм гаджет зүйр зохиодог тийм юм гаргаад идэг байсан шүү дээ. Супер баатруудын ертөнцид амьдарч байгаа хүчгүй супер хүчгүй хүмүүс ингийн иргэдийн төлөөлөл болж тийм юм. Гэхдээ тэр суурч яах вэ тийм хол явж чадаагүй л ямарчлаа. Юу нь бол айху царайлаг бүсгүй байлаа шүү дээ. Жүжигчин нь тий. Тэгээ өөрөө бас айгу дуртай байх шүү дээ тэр шууманда. Instagram дээр баахан сторин дээр фэймэд юмнуудыг бүгдийн шеэр хийгээл тэгэл яваад лээ. За тэгээд дээрэс нь одоо киноны үйл явдал. За үйл явдал гэхээсээ илүү кино маань өөрөө бүр 3 ангитай байх шуум бол яваад лээ тийм үү? Тийм. Тэгээд энэ маань өөрөө за яг мэдээж эхний киног бол маш сайн хийж ижил 3 кино явна. Тэгээд жоохон дахиад ерөөсөө амжилт олохгүй байвал 3 киног одоо айгүй болвол дахиад цуцалж штэ тий. Тэгээ одоо Wonder Woman-ы кино 19 биш 20 онд гарах болохоор энүүгээрээ ребут хийх гэдэг шиг байна. Тийм яриа бол гараал байгаа. Тэгээ эндээс яг сая Batman-ыг юуг уншиж байгаа тийг санагдсан бэ гэхлээр Ben Affleck-ийн өмнөх үе гэж гарахгүй. Тийм. Яг өөрийнхөө оригинал байх болно. Тэгээ дээрэс нь бас яг 90-ад он гэж бас нэг юм хэлээд лээ. 90-ад оны гэхээсээ илүү бас аль нь ч байж магадгүй. Шууд одоо энэ үетэйгээ залгамжтаал ингэ явж явах бас магадгүй. Тэгээ ер нь Henry Cavill Superman-аас 3 сарлдаг юм байна шүү дээ. Гадсан чи ерөнхийдөө. Тэгэхээр ерөнхийдөө шууд одоо яг үндсэн DC-ийн эдтэйг нэгдээ явчих бас магадгүй. Тэгээ эхний кинон бас яахыг бас сайн ч мэдэхгүй л. Аварчлаасаа маш их хэмжээний Batman-ы дөрүүд бол кинонд оролцсон гэдэг байгаа. Аюу бол вилэнүүд л гарч ирнэ гэдгийг зарласан. Тэгээ яг үндсэн дайснуудаар нь бол хийх юм байна. Тэгээд хамгийн гол Robin-ыг бас аварчлаасаа орж ирэх магадaltaй гэдэг Forbes бол мэдээлсэн юм. Тэгэхээр ер нь
одоо Робин надад орж ирэх цаг болсон байлгүй тий. Яаж ч утсан. Тэгээ би бас энэ дээр нэг юм бодож исэн юу вэ гэхлээр тийм бодож исэн ч уншиж исэн. Нилээн детектив скиллийг харуулна. Ноёр зохиол байх боломжтой гэсэн мэдээлэл яваад байсан. Тэгэнгүүт бас юу гэдэг нэ Hitchcock зураг авалт гэнэ. Тийм гэсэн. Тийм тэрийг яг бит хоёрын хувьд бол бас сайн мэдэхгүй. Тэгээ Hitchcock гэдэг нь тоглоомоор бол ингээ яг хүн харж байгаа юм шиг VR гэдэг шиг тий. Тэгээ тиймэрхүү одоо зураг авалттай тийм кино байх боломжтой гэдэг. Яг тэгвэл сонирхолтой л юм тий. Эцэгчд өөрсдөө яг Batman болцсон юм шиг тийм мэдрэмж төрүүлнэ гэсэн амжилтлаа. Тийм мэдээлэл бол байлаа. Бас нөө зарим анимашн дээр чинь бас нэг харагддаг шүү дээ. Гүүж мөөж байгаа л ингээл ийшээ мишээ ороод бас өрөө мөрөөл орохдоо ингээл юм өөрчилж чаад яг тэр зураг авалт шиг одоо зураглал гардыг шүү дээ. Анимашн дээр. Тэгээд бол зүгээр л санагдчихлаа. Тэгээ ер нь баг киноны баг 70-80% нь л өмсөглөөсөө салахгүй юм шиг байл шүү дээ. Бид яг жинхэнэ Batman-ы хадлаад л гэдэг бас Bruce Wayne бол их цөөхөн гарах гэж байна. Би бас боддог байхгүй юу? Batman-ы кино яагаад нэг тийм бүр ингээд нон-стоп байж болдгүй юм бэ те. Одоо нөгөө зарим кино чи 1 цагийн үйл явдлыг харуулдаг. Эсвэл зарим нь бүр нэг одоо юу гэдэг 24 цагийн ч юм уу 12 цагийн ч юм уу те нэг өдрийн ч юм уу тиймэрхүү юу ингээ нэг кинонд багтаага үзүүлж чинь тийм юм яаж яа байж болохгүй шүү дээ. Бас тэгтээ тийм бол нэг хитрхи танилцуулах дөрүүдэд маань жоохон тиймэрхүү байж болох юм. Яг хов нэг юу юм. За тэгээ ямар ч байсан Робиныг танилцуулна гэдэг байгаа. Тэгээд Catwoman энэ төр хэрч ерөнхийдөө Bat Family-ийн гэр бүлийг бол ингээд ихний киноноос бол гоё дэлгэрэнгүй тайлбарлаад үзүүлээд явах юм байна гэж би бол ойлгож байгаа. Catwoman эхлээд Villain-ы дүрээр гэж орж ирэхээр энэ хоёр эхлээд одоо баг анх удаа танилцж байгаа. Ингэж романс нь үүсч эхлэх тэр үйл үг болж байгаа юм болоо гэж бодож байна. Юу зааж би энэ дээр нэг дунд нэг романс гэсэн түрүүгийн дугаар дээр нэг комикийн мэдээлэл явьжсан баггүй. Rusty бас өөрөө хэлсэн. Тэгээд юу вэ гэхээр Catwoman Batman хоёрын нөгөө 24 жил болж исэн. 2018 оны 100 комик дээр. Тэгээд тэр зохиол маань өөрөө жоохон харамсалтай төгсөөд одоо энэ жилээс биш дараа жилээс дахиад үргэлжлэнэ гэдэг тийм нэг тийм мэдээлэл одоо явсныг бол Rusty мэдгдсэн. Тэгээд бас энэ дээр яг хөө зүгээр тодорхой нэг хэлэхэд одоо яагаад салсан бэ гэх нэг тийм юу яваад байгаа. Тэр угсаа баг нэг DC-ийнхээ өөрсдөө ч гэсэн юу комик гарахаас өмнө өөрсдөө спойлерцсон учраас би зүгээр хэлмээр санагдсан юм аа сая. Юу яасан юм бэлээ. Тэрэн дээр манай хоёр маань яг гэрлэх гэж идэг. Тэгээд хоёулахнаа нөгөө нэг байшингийн дээвэр дээр хормой хий. Хоёулаа нэг тийм жоохон ёсол маягийн юм хий. Хоёулахнаа гээд тэгсэн чинь Catwoman очичоо төрүүлчихээд тэгээ буцаа явцсан. Тэгээ өөрийнх нь нэг сэтгэл нэг л докторгүй ер нь нэг хорим хийхдээ нэг итгэлгүй болчихсон. Юунаас вэ гэсэн чинь бас нэг найзаасаа гэх юм уу? Найзтайгаа ярилцсан. Би одоо ингээд ийм за нэг талаараа Catwoman байж байгаа бас хүний ихнэр болно гэдэг чинь бас нэг өөр хариуцлага өөр ингээд зүйл те өөр мэдрэмж байх болно. Тэгээд би баатар байж чадах бол мэдээж Bruce Wayne-ийн хажууд Batman-ийн хажууд байгаа юм шиг мэдээж юу гэдэг тэргээ ч юм уу ингээл анти хиро байгаад чадахгүй шүү дээ. Тэгэхээр би баатар байж чадах болоо гэсэн чинь нөгөөх нь чит хийх шаардлага байхгүй шүү дээ гэд хэлчихсэн. Тэгээд дээрэс нь Batman-ыг бас өөрөө айгу бодсон. Яагаад тэгэхээр энэ хүн бол өөрөө Batman гэдэг үйлээсээ маш их аз жаргалыг авдаг. Би тэрийг нь одоо байхгүй болгочих үедээ тий болгочих үедээ гээд бас нэг юм бодсон. Дээрээс нь энэ хормыг хамгийн их эсэргүүцчихсэн нь Joker байсан. Хэрвээ энэ хоёр хорим хийх юм бол би Catwoman-ыг алднаа гэсэн дотроо бүр тийм юутай төлөвлөгөөтэй. Тэгээ хэрвээ тэгчих юм бол мэдээж гэрэлчих юм бол нэг Batman Joker-ийн rival ч юм уу одоо юу гэдэг тэр хоёрын түүх бол байхгүй болчихно. Тэгээ ерөнхийдөө Batman-ыг байхгүй бол бити байхгүй болчихсоо гэснээс бол тийм эс. Тэгсэн чинь бас тэр дунд нь Booster Gold орж ирж оролцсон юм байна. Хурж за хэрвээ ингээд энэ хорин болох юм бол Batman-гүй одоо энэ ертөнц ерөнхийдөө нэг тийм dark нэг тийм ерөнхийдөө ойлгомжгүй нэг тийм маш том аюулд унах гээд байна. Тэгээд энэс одоо сэргийлээд энэ хорин бас болж болохгүй гэж хэлчихсэн. Тэгэнгүүт яг Batman-ийн энэ хормыг яагаад хий гэсэн нөгөө нэг сэдвийн өглөө нөгөө Batman гэдэг нөгөө Flash-тай crossover юу гэдэг шүү дээ комик. Тэрэн дээр нөгөө хинтэйг автаг олцсон шүү дээ. Битгий би чамайг яг энэ замаар яваасаа гэж хүсэхгүй. Аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байна гэж хэлчихсэн чинь тэрийг айгүй их бодоод ер нь тэрний дараахан шууд Catwoman дээр очиод надад хэлээч хэлсэн шүү дээ тий. Тэгээ ямар ч байсан яг иймэрхүү зүйл тохиолдсон учраас энэ одоо хорим нь маш одоо харамсалтайгаар төгссөн одоо гэрлэх
гэрлэлт болоогүй. Гэтэ ямар ч байсан энэ хоёрын тийм гэрлэлтгүй тийм романс нь бол дараа жиж дахиад үргэлжлэнэ гэсэн. Тий, бүр Batman issue 50-аас хойш одоо хүртэл бүр ерөөсө комик дээр ганц ч удаа таараагүй байгаа юм байна шүү дээ. Batman болж. Тэгээд одоо Batman 73 4 дээр илүү явуулчлаасаа гарч ирэх юм байлээ гэдэг юм. Тэгээд 2020 онд Catwoman Batman гэдэг бүр тусдаа бүр комик 12 дугаараар үргэлжлэх те. Нэлээд том зохиолох юм билээ. За тэгээд буцаад мэдэрээ үгээ шилжээд орчий. Яг романс ярангуут нь оруулаад ярьчихлаа. Ер нь Batman-ы дөрүүд дээр ер нь тийм fan cast гэх юм байна уу? Дөрүүд дээр тий. Одоо жишээлбэл Penguin дээр одоо нэг юу вэ штэ? Beauty and the Beast-ийн нөгөө бүдүүн нөхөр үүдэн штэ. Хин гэдэг үлээ. Нэрийг нь санахгүй гэхдээ. Тий нэг юу муу эсрэг талын дүр гэж сүүлдээ нөгөө сайн дүр болчдөг. Бүдүүн нөхөр. Тэр нөгөө Penguin-ийн дүрд өөрөө ч гэсэн бас нэг хальт хилээд амжицсан байсан. Тэгээ тэр бол аюу удаан тийм fan cast явж байгаа. Тэр бол надад их таалагддаг байсан. Тэгээд түүнээс ш олон юу байлаа л дээ. Jack Black гэж байсан тийм. School of Rock, Last Man on Earth гэж зурлын бас гол дүр тоглолт. Тэрийг ерөнхийдөө Warner Bros бол ерөнхийдөө бас хараалаа. Bentley нэлийн шоунд ер нь холбогдоод байгаа. Тэгээ яг нийт фэнүүдийн fan cast-ыг хараад үзэнгүүт Catwoman дээр Anna de Armas-ыг бас аюу их сонирхож байгаа юм байна. Blade Runner 2049 тоглолт. Ер нь аюу их хүмүүс шүү дээ. Жүжигчний карьер нь хүртэл дандаа гой кинонд тоглоцсон. Catwoman дээр бол яг зөвхөн Robert Pattinson сонгогдсон чинь тэгээд яг ямар ч юуг болчлаа л да санаагүй. Түүнээс нөгөө жоохон хөвгшөндөө Batman байсан бол одоо John Hamm дээр бас яригдсан шүү дээ. Яг хөвгшнөө хөвгшүүлж магадгүй гэсэн байдалтай. Тим ярьж байгаад яг жоохон хөвгшин бас нэрд гарсан дөрүүдийг бол дотроо бодож байна. Гэтэ одоо энэ залуу дүр болчихоор бас мэдэхгүй байна. Мэдээж гэтэ хараагүй дүр жүжигчийн харуул бас гоё их. Одоо гэсэн Robert Pattinson сонгогдож байгаа болохоор одоо Catwoman тоглох жүжигчд одоо Pattinsonтэй одоо тест хийгээд байна. Тест зураг авалтанд байна гэхлэн. Тэгээд яг нөө химистрийг нь тааруулах гэж байна. Харин тийм бах те. Ерөнхийдөө энэ зунжингаал Batman-ыг каст гоё юм байна. Тэгээд Comic Con дээр Batman панелтай байсан гэж бодож байна. Зөв. За тэгээд Batman-ийн үед ингээд болч уу? Болсон да. Тийм. За тэгвэл дараагийн мэдээллүүд гэх юм бол ерөнхийдөө эх оноод гарах одоо кинонуудын тойм маягаар деталь ярилцаад явчих гэж байна. Тэгээ энэ жилдээ мэдээж DC-югээс бол кино байхгүй. Elseworld дээр болохоор Joker-ийн ганц кино орж ирж байгаа. 2019 оны 10 сарын 4-нд нээлттэй байгаа. Тэгээ мэдээж трейлер, постэр бүх юмнууд нь гарцсан анхан шатны мэдээллүүдийг бол бид нэр өмнөх дугааруудаар өгөөд явцсан байгаа. Мэдээж гол дүр Joaquin Phoenix тавьж байгаа. Тэгээ бас нэг юуны DC Vertigo-гийн бас нэг кино байсан шүү дээ. Vertigo. Тэгээ Kitchen гэдэг. Эмэгтэй яа би зүгээр постерыг харсан. Баах эмэгтэйчүүд өс тэгэхээр энэ план Vertigo комикс явуулчихсан. Тийм үү. Үзсэн үү чи? Үзсэн. Нэлээд ажиг харагдчихсан. Тэгээ комикийн ерөнхийдөө хүмүүс амар рекоменд хийдэм байлээ. Би тэгтээ уншиж үзээгүй л дээ. Тэгээ ямар ч хэлсэн нэлээд тийм гоё. R-rated нэлээд явуулчихсан. Тэгээ хөгжтэй crime drama юм. Ямар ч хэлсэн зохиолынх нь бодлол юм. 1970-аад онд үргэлжилдэг New York хотод Hell's Kitchen гэж байдаг. Hell's Kitchen-ийн нэг дөрвөн босс үүд юм байна. Hell's Kitchen нөгөө Daredevil-ийн таун нөгөө. Тийм шүү дээ. Ер нь бас тийм Marvel. Тэгээд дөрвөн босс байдаг. Тэр дөрвөн босс нь дөрвөлээ одоо ямар хэрэг хийгээд шоронд орчдөг. Тэгсэн чинь бизнесийг нь ихнэрүүд нь өргөжлүүлэх шаардлага. За. Тэгээ ерөнхийдөө кино. Сонирхолтой зохиол шүү дээ. Тийм. Жүжигчд нь угаасаа Tiffany Haddish, Elizabeth Moss, Melissa McCarthy энэ гэж бас олон дээр жүжигчдэр тоглосон байл. Юу надад ч нөгөө нэг Ghost Booster юу лээ? Тийм мөн шүү дээ. Ghost Booster дээр тоглолдог нэрс харагдаад байгаа ч. Тэгээ DC ямар ч лээсэн ганц DC гэлтгүй Vertigo-гоос ямар ч лээсэн кинонууд нэлээд эхэлдэг болсон болж байна гэж хэлж болж байна. Тэгээ дараа жилээс Vertigo-гоос Sandman production эхлэх гээл яригдлаа. Sandman-ийн cast дээр бас хэнийг их ярьдаг байсан шнэ. Dong Joon. Хин штэ Dark Knight дээр Robin болдог. Юу Joseph Gordon-Levitt яа гэсэн амар удаа бодлоо. Тэр Sandman дээр их яригддаг байсан шнэ. Айгаа гоё дүргээ. Тэгээ ер нь Vertigo-гийн юунууд комикууд нь ер нь их арга иддэг байх юм тий. Таадахад нэлийн дандаа black label талтай. Тэгээ ер нь рейтинг нь хүртэл дандаа өндөрлөд шүү дээ.
маск зориулсан комик бол их зөвхөн гардаг юм да. За тэгээд ямар ч исэн дараагийн өөр кино гэвэл Birds of Prey 2020 он гарангууд хамгийн их нээлттэй кино. 2 сарын 7-нд гэсэн байгаа. Тэгээ Кати найруулагчтай. Тэгээ хамгийн гол нь Birds of Prey-ийн дараагийн sequel анги нь болохоор Gotham City Sirens байх боломжтой гэдэг байгаа. Бас нөө амжилттай тэгээ Harley Quinn trilogy гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд энүүгээр яг Robert Pattinson-тэй Batman яг DC-ийн universe яг энэ цаг үетэйгээ байгаа юу байхгүй юу гэдэг боломжтой гэдэг. Яагаад тэгэхээр Catwoman-ы дүр сонгогдчихно. Тэнгүүд Catwoman чинь Gotham City Sirens-аас орж ирэх боломжтой болоо гэж байгаа. Тийм болохоор яг энүүгээр reboot мөн үү биш үү өмнөх prequel яваад байна уу гэдэг бүгд харж боломжтой. Harley Quinn-ийг бас яг Harley Quinn аюу том символ болчоор нэлийн кино их үзээд тах шиг юм. Энэгээр гэхдээ бас минь хувьдаа бол бас нэг хитрхий тэгж нэг дүр дээр жоох эрсдэлтэй надаа. Тэгээд 3 кино ч юм уу тийм бодож байгаа бол үнэн бол магадгүй миний хувьд бол нэг жоохон тийм хөл санагдчихээн. Дургуй санагдчихээн. Margot Robbie бол өөрөө яг trilogy авах хэмжээний тийм жижигчин болчлаа л доо дандаа амар кинонод тоглолдог болчлаа. Мега стар болчиход байна тий. За тэгээ 2020 онд Supergirl-ийн production хийсэн байна. Чи хэний хувьд ямар сэтгэлтэй аваа? Supergirl-ийн кино жишээл гарна гэвэл. Гарна гэвэл жоох ер нь гарчлаа гэвэл. За яг ер нь Man of Steel жоохон disrespect хийсэн санагдал байна л та. Girl of Steel гараад ирэв. Тэгээд одоо яг миний хувьд бол бас хитрхи яарцсан бас юм болох гэдэг юм болоо шарагдаад байна. Supergirl гэхэд тэнгүү дээрэс нь юу одоо ТV шоу яваад байгаа. Тэгээд тэр нь дуусаагүй байхад. За дуусаагүй за тэр чинь хамаагүй л байх л та. Гэтэл тэр нь бас нэг хэр амжилттай байгаа л дээ. Тэнгүүт бас нэмээд юм ийгээд хаа бас нэг бодлоо. Тэгээд Flash movie хүртэл өгсөн. Flash movie бүр ингээ яах юм тодорхойгүй байхад Supergirl гээ гараад ирэнгүүт айгу сонирм байгаа байхгүй. За тэгээд өөртөө мэдчихэж байгаа юм байлгүй гэдэг. Хамгийн хөтөлбөр нь Flash л болж таарч байгаа шиг. Энэ тийм энэ дэр яагаад хамгийн чухал дүр байх ёстой баатхан тэгээд байхгүй болчиход байна ерөнхийдөө. Одоо найруулагч шинж байгаа нь мэддэхгүй, Ezra Miller үлдээхгүй ч мэддэхгүй. Аюу санаа юм болоо. Тэгээ Alpes-ний мэдээлэлүүд тэгэл Comic-Con бөөндөөсөл гэж найдах юм шүү дээ. Тэгээд 20 онд бас production эхлэх кино нэг тэр DC-ийн New Gods. Тий. Зохиолыг Tom King зохиолж байгаа тий. Тэр хамгийн гоё. Robert'ийн Batman, тэгээ Mr. Miracle, тэгээ Eisner Award-ын ялагчтай хамгийн гол нь. Тэр комик тал дээр бол төгсөрсөн хүмүүс. Зохиол дээр тий. Тэгээ найруулагчийн үед нөгөө нэг Ava DuVernay гэдэг найруулагч. Тэгээд энэний яг бас олон кино байл л дээ янз янзын юутай. Тэгээ ямар ч байсан сүүлд хийсэн кино бол бас дайжгүй. Нэг киногийн нэстос тэрний нэрийг санахгүй. Ямар ч сан нэг 13th болон Selma гэдэг хоёр кино баг хамгийн алдартай гэж магадгүй. Тэр 13th гэдэг нь бол бүр юу вэ? Rotten Tomatoes 97%-тэй. Тэгснээ 8.2 IMDb-тэй. Бас нэлээд сайн кино шиг байсан. За тэгээ ямар ч байсан энэ кино production 20 онд эхлэх юм. Тийм, New Gods бас сонирхолтой байх баха. Уусаа гоё дөрүүд өгдөө шүү дээ. Dark Side-ыг харж болно. Тэгээд ер нь Apocalypse-ийн ертөнцийг тэр чигт нь харуулна. Тэгээд Mr. Miracle Big Barda гэдэг ч өөрөөсөө тийм. Бас Orion-ыг хармаар биш үү? Тийм. DC-ийн хамгийн гоё хосуудын тоонд ордог байгаа юм шиг байна. За тэгээд 21 онд болохоор Wonder Woman 1984 гэж. Wonder Woman 84 гэж яриад байгаа. Reboot on. Тийм. Wonder Woman-ыг reboot гэдгийгээс чиглэх нэг хэд хэдэн шалтгаан байгаад байгаа нь болохоор хамгийн анх болохоор 2019 оны 11 сарын 1-нд нээлттэй байсан. Тэгэхээр Ализены зураг авалтаа айгүй өмнө дууссан байсан. Тэгсэн чинь гинт тэрийг хойшлуулад 19 оны 12 сарын 13-нд болохоор болсон байлээ. Тэгж явж ястаа дахиад цоцлаад за бүр 2020 оны 6 сарын 5 руу үлгэж байна. Энэ дэр болохоор яг найруулагч нар болохоор бас яг тийм өсвөртэй информашн өгөхгүй л байгаа юм л та зүгээр тийм өөрсдийнхөө ямиг жоохон өөрчлөхийг хүссэн юм аа гэх мэдчихлээ. Яа зарим нэг сорсод болохоор яг Flashpoint баг болцсон ертөнцөл гэсэн юм яриад. Гэтэ Flash нахгүй Flashpoint. Тэгээ дээрээс нөө хин бай Steve Trevor байгаа. Тийм Steve Trevor-ыг хамгийн гол нь яг яаж авчирсан байх нь аюул сонирхолтой. Тийм. Үйл явдал бол угаасаа 1980-аад оны яг Орос Америкийн хүйтэн дайны өдөр юм гэж байгаа.
Гол дөрүүд дээр болохоор мэдээж Wonder Woman дээр Cheetah орж ирж байгаа тийм эсрэг талаар нь. Тэгээд Pedro Pascal тоглож байгаа. Pedro Pascal-ыг аягүй нууцлаг дээр тоглож ийн гэсэн чи зүйлдээ задраал эхэлж ийн л та Max Lord болоод ирчихэж байгаа юм. Үнэн үү яг. Үнэн л гэсэн дээр тийм үү. Max Lord-ийн бас комик дээр Max Lord аягүй бас ребутинг хийж бас магадгүй юу шүү дээ тэр чинь. IMDb дээр байлгүй ямар ч лсэн киноны сайт дээр Max Lord гэстэй дахиад нэг жоохон хүүхдийг каст хийсэн байгаа байхгүй. Тэрэн дээр Max Lord Junior гэсэн байгаа. Нөө за. Тэгэхээр би баг конферм гэж ойлгосон. За Max Lord чинь одоо өөрийнх нь чадвар нь гэх юм бол нэг юу mind manipulator тийм. Одоо хүмүүсийн бас тархийг угааж чаддаг бүр тусгай тийм чадвартай, тийм нөхөр. Тэгээд нөө бас комикуд үүдэн штэ. Хэнийг Wonder Woman-ы юунд нь орж байгаа Superboy-г билүү Superboy-ийн оюун санд нь орчихсон. Тэгээ нөгөө нэг комик дээр яг бүх ингээл камерыг өөдөөс харж байгаа Superboy ингээл хүзүүг нь уушгаа ичдэг Wonder Woman. Тэгээд нөгөө бүх юм хийлдэг тийм комик үүдэн штэ. Тэр чи ямар нэртэй вэ? Тэгээд тэрэн дээр жишээлбэл Max Lord ч ямар хүчтэй баг юу гэдгийг харуулдаг штэ. Тэ. Тэгэхээр Max Lord бол бас reboot болох одоо юу гэдэг тэрийг зохион байгуулах бас хүний нэг гэж болох юм байна. Тэгээ сүүлд 2-4 бас орж ирч магадгүй гэж яриад байна. Half Girl ямарчлээсэн. Тэгээ бас нэг юу нэмэгдсэн байсан. Каст нэмсэн байжсэн аваад хайцсан байсан. Тэрэн дэш нөгөө хин тоглолцсон байдаг. Эрэгтэй жүжигчтэй Hawkman-ы дүрт нь нөгөө Clash of Titans, Wrath of Titans дээр тоглолдог маа. Нилээн алдартай. Бас Аватарыг бол дүр шүү дээ эрэгтэй. Аваачлаа тэрний мэдээлэл бол зөндөө байсан. Тэгээд Wonder Woman ерөнхийдөө яг DC-ийн turning point хэрэгцээг нь болох хаа. Тэгээд болоосаа хурдан болоосаа. Тийм. Бас үүндээ мэдгдсэн байсан шүү дээ. Энд чинь нөгөө нэг юуныхаа Wonder Woman нэгэн sequel биш энэ төр гэд мэдгдсэн байсан. Тэгэхээр аюу сонирхол юм болох гоо. За тэгээд өнгөрсөн 7 хоногт Swamp Thing-ийн ихнээ цэцэгдсэн байлээ. Ажлаасаа амар өндөр оноо авсан байлээ. Ерөнхийдөө шүүмжлэгч нар болон үзэгчид яг аюу сайтай байх шиг байлээ. Тийм яг нөө хүний humanity болон horror хоёрыг амар юу харьцуулж гаргасан, эсэргцүүлж гаргасан нэг тийм кино гэдэг. Ер нь их шинэлэг зохиолтой болсон юм шиг санагдаад байгаа. Тэгээ тэр би нөө Rotten Tomatoes-ийн айгу өндөр 90% гээд Rusty хийсэн чи Rusty. Тэр нэг юу Rotten Tomatoes нэг яадаг юм аа гэдэг. Яг IMDb нөө хин Metascore гэсэн нөө. Metacritic score ч лөө. Тэрүүгээр айгу сайн гарч ирдэг. Тэрийг нөө сархаа мартсан. Metacritic би харсан. Ер нь 14 positive, 1 mixed feelings л гэсэн байсан. Үнэхээр зөвчлээ сайн байсан шүү. За тэгээд DC Universe-ийн энэ 100 хамгийн хийх гол ажил нь угаасаа зөвхөн Америкт биш дэлхийд даяар стримингээ хөгжүүл хийх зорж байгаа юм байлээ. Тэгвэл бид нар ч гэсэн аюул сайн байна. Xbox дээр байна уу? Үгүй Xbox нэ PlayStation дээр байхгүй. Xbox One-тай бол гэсэн гэж сонссон. За ямарчсан ингээд энэ 7 хоногийн жоох бүр season 1 юм байна. Сүүлийн дугаар ингээд ерөнхийдөө өндөрлөж байна. За тэгээ ямар ч байсан 10 дугаарыг бид нар ерөнхийдөө бас нэг үзэгчтэй бас хандах маягаар те бас гаргаж үзлээ. Тэгээ бас мэдээж season 1-ийн дуусна. Ямар ч байсан дараагийн season 2-аа болол үргэлжлүүлэх нь бол тодорхой. Хизээ гэдгээ бол бид нар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Дээрээс нь бас манай контенттэй бас юу хамтарч ажиллах байгууллага хувь хүн байвал бас бидэнтэй холбогдоорой. Пэйжээр мэн Rusty-гийн пэйжээр бас холбогдоорой. Chapteli-ч бас байж болно. Тэгээд мэдээж өрчин хэлэх юм яхаа толгомжтой шүү дээ. Ямар ч лсэн тэгээ 10 анги үтсэн та бүхэнд маш их баярлалаа. Тийм маш их баярлалаа. Зөндөө дэмжсэн, зөндөө ормыг хайрласан. Эхний үйлрэлээсэн болохоор ер нь тийм яхтар сөрөг комментууд ч нэг байсангүй. Тэгээд дараагийн үйлрэлээс ямар ч лсэн илүү дуршлагтай, илүү системтэй байх байна. Тийм. Бас илүү томч биш үү те. За тэгээ ямар ч байсан season 1-ийн дууссан хойгоороос бид хоёр яг подкастынхаа илүү ажил руу сайн нухацтай орох бах. Яг ингээд давхардуулж үнэхээр одоо хийхдээ цаг зав маань бас нэлээд тохирч өгсөнгөө одоо хийнэ гэж амласаар аваад бас season 1-ээ дуусгачлаа. За тэгээд үүндээ бас хүлцэл өчий амлчаад хийж чадсангүй. За тэгээд баярлалаа. За тэгээд ямар ч season 1 маань ингээд дуслаа баяртай та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.